Сайн байцгаана уу, намайг Ботолдын Болд Эрдэнэ гэдэг их нартын байгалийн нөөц газарт байгаль хамгаалагчаар ажилладаг. 6 жил ажиллаж байна. Үүнд хариуцсан газар нутаг гэвэл цагаан дэлхийн агуу болон хэцүү тэгийн явуулыг хамгаалан хариуцсан ажиллаж байна. Байгаль хамгаалагчийн ажил гэдэг бол ховор болон нэн ховор амьтдын амьдрах орчныг хамгаалах, хууль бус ан агнууртай тэмцэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэдтэй мэдээлэл өгөх, хамтран ажиллах, мониторинг ба судалгааны мэдээлэл цуглуулан ажилладаг. Их нартын хамгаалтын захиргаа нь орчны бүс сумдуудын сургуулийн эко-клубтай хамтран ажилладаг. Ингэж ажилласнаар хүүхдүүд их нарттай танилцах, судалгаа ба шинжилгээнд гар бие оролцох анхан шатны мэдлэг олж авдаг. Байгаль хамгаалагчийн үнд цэнийг ойлгодог. 2026 онд их нартын тусгай хамгаалалттай газар нутагт орчны бүсийн болон орон нутгаас сонгогдсон эко-клубын хүүхдүүдэд явуулах 7 хоногийн сургалтын хөтөлбөрийг танилцуулж байна. Эхний өдөр танилцах үйл ажиллагаа буюу суур ойлголт, мэдээлэл өгөх, энэ сэдвийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээлэл, хамгаалтын бүсийн онцлог, экосистем, ховор болон нэн ховор амьтдын талаарх мэдээлэл хүргэж ажиллана. Хоёр дахь өдөр байгаль хамгаалагчийн нэг өдрийн үйл ажиллагаа. Энэ хүрээнд цагаан дэлхийн агууг үзүүлэх, дотор нь явган алхалт хийн, маршрут гаргана, тэгийн ууланд байгаль хамгаалагчтай эргүүлт хамт явах, хяналт шалгалт хийн, ан амьтанд дурандж ажиглана. Гурав дахь өдөр хээрийн мониторингийн дадлага хийх, GPS ашиглан цэг тэмдэглэх ажиллагаа, амьтдын мөр шинж тэмдгийг ялгана, камер тарап суйрлуулна, ажиглалтын бүртгэл хөтлөн. Дөрөв дэх өдөр чөлөөт амралтын өдөр. Байгаль хамгаалагчийн нэг өдрийн талаарх ярилцлага, ажиглалтын дагуу үдсэн харсан зүйлээ ярилцах, бүс нутгийн болон тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх ярилцлага, сэтгэгдэл, тэмцээн уралдаан зохион, хээрийн цай амттай арга хэмжээнд оролцуулна. 5 дахь өдөр мониторингийн судалгааны ажил. Мэргэжлийн багаж хэрэгсэлтэй танилцсан, судлаачид мэргэжилтэнгүүтэй хамтран ажиллана. Нөмрөг тасын судалгаа, ургамлын судалгаа, жижиг мэргэжтийн судалгаа, туруутан амьтдын судалгаанд оролцсноо. 6 дахь өдөр орон нутгийн хамтын ажиллагаа. Нөхөрлөл бүлгийн малчтай уулзалт зохион байгуулна. Тэдний үйл ажиллагаатай танилцсан, хамгаалалт нь хамтын ажиллагаанд тулгуурладаг талаарх ойлголт мэдээллийг өгнө. 7 дахь өдөр сургалтын үйл ажиллагааг дүгнэх, сургалтанд оролцогчдыг үдэх ажиллагаа. Сурагчдын цуглуулсан мэдээлэл тулгуурлан, энгийн дата боловсруулах, санал санаачлагаа танилцуулах, нэгтгэн дүгнэн, сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал ярилцлага авна. Өөрийн хариуцсан газар нутгийн байгалийн дурсгалт газар болох цагаан дэлхийн агуу, хэцүү тэгийн уулаар аялах, тус бүс нутагт хийх судалгаа шинжилгээ ажиглалт, мониторингийн ажлуудыг байгаль хамгаалагч болон мэргэжилтэнгүүттэй хамтран хийж гүйцэтгэнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр суралцагчид нь их нартын тусгай хамгаалалттай газрын талаарх мэдлэг мэдээлэлтэй болон байгаль орчны хамгааллын судалгааны ажлын анхан шатны үйл ажиллагаанд оролцсон. Улмаар биологийн салбарын мэргэжилтнүүд болох хүсэл сонирхлыг төрүүлэх зэрэг олон үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Бид цаашдаа энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар орон нутгаас сонгогдсон хүүхдүүдийг их нарттай авчирч судалгааны хөтөлбөрт бүрэн хамруулна. Үүнд жижиг мэргэжийн судалгаа, тасын судалгаа, аргал ба янгирын судалгаа, ургамлын судалгаанууд гар бие оролцуулж мэдлэг мэдээлэл өгнө. Ингэснээр хүүхдүүд экологийн мэдлэгтэй болно. Үүгээр дамжуулан бид эцэг эхчүүд нь болон ойр тойрны хүмүүст байгаль хамгаалах мэдлэг мэдээлэл түгэх болно.